Өдөр өдрийн наран өглөө бүр мандаж өлмий доороос түших зам буйландан хүмүүний заяаг эрхэмлэн Монголын хөрсөндөн мэндэлсэн аав ээждэн ертөнцийн баярыг бэлгэлсэн бахтам ёсон билээ. Лавга даргаыг ирэхээс өмнө манай сумын эвлийн өөр аймагт араасаа 2 дугаар байранд ордог байсан. Тэгээд лавга даргаыг ирээд 3 жил ажиллахад манай сумын эвлийн өөр аймагт байтугай улсад тэргүүлдэг өөр болсон. Манай сум бол жоохон тийм алслагдмал сум. Тэгтэл зам харгуй барьсан, цахилгаантай болсон. Ер нь Хөвсгөл аймаг дотроо урдлын сум дотроос хамгийн анхан энэ төвийн эрчим хүчтэй холбосон. Энэ эрчим хүчтэй холбоход энэ хүний гавьяа зүтгэл маш их. За ингээд сахилгаантай болохоор хөдөөгийн хөгжил гэдэг чинь цаашаа өгжих ийм суурийг тавьж гисэн. Тайган иргэд шин одоо ах トゥ нэр нь Туваа улсад байдаг, Туваа улсад амьдардаг, саатан иргэдээ хоошоо Туваа руу явуулж ах トゥ нэртэй нуулжуулж мөн манай тайган иргэдийн хүүхдүүдийг хойд Туваагийн Кизил хотод одоо сургууль сургах байсан ийм төвхтэй одоо тэр сургуулийг төгсөж ирсэн хүүхдүүд бол одоо орон нутагта ажиллаад ингээд явж байна. Одоо манай сумын сургуулийн захирал Оюун Батум гэдэг нэг хүн байдэн тэр хүн бол одоо яг энэ лавга даргын явгаар явж Туваад багшийн дэд сургууль төгссөн хүн одоо манай сумын сургуулийн захирал хийгээд явж байгаа. Хүний төлөө хүн. Орчин цагийн залуустан ойлгоход жаахан бэрх хуучин цагийн үе хийгээд шин цагийн нийгэмд дамнан оршихдоо хүн чанар ажил хөдөлмөр оюун ухаанаа дээдлэн үлгэрлүүл зохилтой нэгэн хүмүүний үүх түүхийг энэхүү бүтээлээс үзэж болно. Энэ хүнийг Хөвсгөл аймгийн их жаргалант сумын засаг даргаас нь Шугарын лавг гэдэг. За манай одоохон бол Сайнаян аймгийн Дадаачангрон гашууны Цэрэнжөө гэдэг ихний овгийн удмын юм байна. Мал можаан хийж ингэж амьдэрс удмын 3 цаадын можаан гэж алдартай, Шугар можаан гэж алдартай хоёр можааны өрсөд байгаа. Шугар гэдэг хүн можаан хүн удам дагсан мотор юм хийдэг ийм можаан хүн. За энэ хүн яг манай нутгийн 2 дугаар багт тэр тосон гэдэг тостаасан сайхан газар байдаг. Тэндээс авгаа авч найдан гэж хүнтэй гэр бүл болсон. За ингээд 3 хүү 2 охинтой юм аа. За тэгээд тэрний дунд хүү нь Шугарын лавга гэж хүн байгаа. Ялангуяа эдний ээж бол маш зохион байгуулах чадвартай. Энэгүй тэр сургуулаар яваагүй байсан хүн. Ямар сайндаа малчин байжгаад хөдөө аж ахуйн нэгдэл байгуулахад суманд туйпу зах ажлыг санаачиж хийж ийсэн. Тэгээд тэр шаврын орц тэр бүхнийг өөрөө найруулад за энэ л одоо болох юм гээд ингээд санаачиж ийсэн. Ийм л төрөлхийн тийм хүний хүүхдэлдээ 53 онд. Тэгээ багшийн сургууль сурчаатал биднийдээ шалгалт аваад хөдөө дутагдсан багш дутагдсан газар томж явуулахар боллоо. Тэгээд намайг Хөвсгөл аймгийн жаргалт суманд очиод явуулан багшаар 1 жил ажиллаж гээд томлоод явууллаа. За тэгээд би суманд очтол манай сумын баг сургуулийн захирлаар хожимын соёлын гавьяа зүтгэлтэн Монголын утга зохиолын нэлээд нэр зүтгэлтнийг Самсрангийн Чойжсран гэдэг хүн ажиллаж ялаа. Тухайн үед сургуулийн захирал байсан ард аюуш дүрээрэн Монгол түмэндээ алдаршсан. Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн шагналт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Самсрангийн Чойжсрангийн нуруунд дээр үүрүүлэн эрхлэн тоглож баг ангиан дүргсэн бяцхан сурагч лавг хичнээн их аз завшаантай. 1953 онд 6 наснаа би ах гэж хоёроо дагаж сургуульд явна гэж
төгсөр байгаа нэгдүгээр ангид орсон. Нэгдүгээр ангид би орохын тулд би игчгээ дагаж манай игч 2 дугаар ангид байсан. Игчгээ дагаж игчгээ ангид нэг улирал суусан. Нэг багшаадаа самбарын болонд нэг мод зурж өгдөг, нэг тоомо зурж аавс зурж өгдөг. Тэрийг дагаж тэгээд 13 одоо сургуулийн захиргаа бол намайг нэгдүгээр ангид ахтай зүг оруулсан. За манай сургуулийн эрхлэгчээр одоо зохиолч Чойлцрын ардаас тоглодог. Чойлцрын захирал байсан. Чойлцрын багш намайг одоо зэшлийн завсраар өдөн дээр суулгаад ингэж явдаг. Үндсэндээ Чойлцрын багшийг одоо унд явсан юм төгтөө өгч байгаа юм. Манай захирал бараг өөрөө чухал хичээл чухал явж буйдаг тийм хөөхд байсан. Тийм сэргэлэн багасаа ийм сэргэлэн ийм хөөхд байсан. Сайн Ноёнхан аймгийн Далай Чонхор бангийн хушууны одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сум Тарвахтай нурууг дагсан их уулсын дунд ард талаараа хүрэн хайрхан, баруун талаараа Бавгар хэса, урд талаараа Ороохын даваа, хойд талаараа Солонготын даваагаар хүрээлэгдсэн уул нуруунууд гүвээ толгод гол мөрөнтэй уулархаг хангай газраар нутаг сэлгэн нүүж мал маллаж ан ав хийж модоор морин тэрэг авдар сав хийдэг уран гартай мужаан шугрынх гэдэг айл байв. Хатмууд бүгдээрээ хүний юм хийхээр их чанартай хийдэг. Манай энүүний хөгшөө он хүртэл юу гэр хийгээд ховлтой модоор гэр хийгээд тусаал гоочдгүй тийм гэр хийжээс болсод байхгүй. Тэгээд бас байн хийгээд таасгал гэсэн үгтэй одоо тийм байн модоор хийгээд өөрөө усанд орж ирсэн гэсэн. Тийм ажил сугуулсууд байгаа юм да. Чойдон жумалзааныхан гэдэг болсод та эднэр. Аавын үгнээс гардаггүй бяцхан хөө савг онц сурч дунд ангид элсэн сурах болов. Би хоёр сундлна. Энэ их ааштай. Энэ манай нөхөрч арай гаагүй талдаа. Савгч их таглахгүй. Унган гэдэл аржуулаад тэгээ сундлаад явдаг. Сундалж хичээлд явж харахын ирэхээр яг өдөр холоос хичээлд явдаг хүүхд сундлах гэдэг. Тэмэн дээр сундалж инээдтэй. Савгийн ах дунд ангид тэнцээгүй тул аав нь ахтай нь хамт цааш сургууль сургана гэсэн хүсэл талаар болж хоёр хүүхэн 1958 онд Улаан Төг нэгдэлд мал маллуулав. 58 онд манай нэгдэлд ороод Улаан Төг нэгдэлд ороод одоо нэг жил 100 манай хонь хариулжсэн чинь одоо тосгоодын бригад байгуулах одоо сумын сайн мужаануудыг сумын төр оруулж ирнэ гэдэг манай аавыг төр оруулж ирээд ингээд тосгоодын бригадын мужаанаараа аваад ирж тэгээд зүгээр ахаар битээр одоо модусч одоо тохой тосгоодын бригад хоёулаа хүүхэд ажиллаад би 1960 оны хүүхдийн хөтөлбөрийн аваргалж ах маань одоо ах хоёр анхудаа эрхлээ сонд одоо гарч байлаа зурагчаа гарч байлаа. Миний ханыг Мегмар гэдэг хүн байсан. Лавг энэ хоёулаа сургуулиас гараад тэгэл нэгдэлдээ зүсүр хийгээл хоёулаа зүсүр хийж хоёулаа сонирм гарч ирсэн. 13 настайдаа ах Мегмарын хамт мужаан зүсүрчнээр ажиллаж 1960 онд хүүхдийн хөдөлмөрийн аварга 1961 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн аймгийн баг хуралд төлөөлөгчөөр сонгогдож байв. 15 настай би аймгийн эвлэлийн 10 дугаар хуралд төлөөлөгчөөр сонгож одоо анхудаа одоо улс төрчмөд одоо тэгээд аймгийн намаар эвлэлийн орооны 1-р нарийн дараагаар Харнааз гэдэг хүнийг одоо сонгуулна гэж баг хуралд оруулж ирж эвлэлийн орооноос өрж ингээд тэрийг баталж аймгийн мөрөн хот орж 1961 онд манай суманд анхудаа онгоц ирдэг болж тэргүүний ажилтаа 10 хүнийг онгоцон суулгахаар АБТ-ийг суулгаж анхудаа сансарт нисчихлээ. Нөгөө онгоцон энэ одоо сайн байсан одоо тухайд сумын дэвдэгээр 10 минут нисээд бууж яхад одоо их сонь санагдаж. Хүүхдүүд надаас ямар байна гэж шаваад асууж ингэдэг байсан юм байна.
Лавг нь 1962 онд Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын мод боловсруулах үйлдвэрт шилжин ажиллаж Эрдэ 75 рамны цехэд ажиллахын зэрэгцээ. Оройн сургуульд суралцсан 7 дугаар ангиан дүргээд рамчны мэрэгжил эзэмшсэн. Тасгийн мартын өдөр захиргаачаар дүрцээр ажилладаг тийм стад байсан. Энэ стадын тэр үрс хоолнд бэлддэг одоо тийм цэгэд ажиллаад гэсэн чинь 16 нас өрөөг хүүхэд авахгүй намайг нэлээд аваа. Тэгээд би гойсоор байгаад орсон. Тэгээд сатвизүй сайхан одоо 7 насны өрөөг хүүхдийг 1 цаг дутуу ажилладаг. 8 цагаар цалингийн өгдөг. Тэгээд би оройн сургууль явсан тасдаг. Оройн сургууль яваад бас оройн сургууль явсан үнийг 1 цагаар хасдаг. Адил төлөвлөдөг. Ингээд би үнэндээ 6 цаг ажиллагээд тэгээд одоо бүтэн цалингаа авдаг юм байсан. 1967 онд цэргийн албанд явж тэг 73 дугаар ангид хуваарлагдсан байлдагч залуу хамт алба хааж байсан нөхдөөс илүү зарчимч хариуцлагатай спорт урлагийн авьяастай ном их уншдаг аливаад манлайлагч байсан Лавгийг салааны орлогчоор сонгож Лавг Монгол Ардын хувьсгалт намын гишүүнд элсэн. Одоо салаан орлогч гэдэг даргууд салаан орлогч 42 зэрэг хамгаалж ингээд ахлах дөрөв салтай аймаас алагдсан. Сэргийн алба хаасныхаа дараагаар залуучуудын байгууллагт ажилласан. Залуучуудын байгууллагт их сайн ажиллаж байсан учраас хэд хэдэн сум дамжиж Хөвсгөл аймгийн хэд хэдэн сум дамжиж эвлийн үрийн дарга хийсэн. Бүсийн наадамд орсон хой бүсийн тэмцээд тэгсэн аймгийн эвлийн орооноос намын байгууллагын эвлийн байгууллагын дарга дөрвөлдөг маань нутгийн үнэлгээ. Тэр ийсэн нөгөө тэмцээний өдөр зохион байгуулж явуулж ирсэн. Тэгсэн ороо намайг дуудаад чамайг аймгийн юу сумын нэг сумын эвлүүрийн дараагаар тавина. Чадвар болохгүй гэдгийг гэсэн. Тэгээд би түн сумын эвлийн орооны дараагаар очиод тэр сумын эвлийн байгууллагууд ажил их муугаад дээр үчнэ нэг байгууллагыг уралдаанд шалгаруулад тоог өгдөг төрүүлсэнд нь хоцорсонд ташуур өгдөг байлаа шүү дээ. Ташуур гардаж авсан Түнэл сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дараагаар хуваарлагдсан бор бокс хийх завгүй морин дил дээр давхин тус сумын 16-аас 35 насны залуус нэг бүртээ уулзсан тэдний санал хүсэл мөрөөдлийг сонсож ажиллаа нь эхлүүлсэн. Юу ч мэдэхгүй одоо хүүхэд тэр сумын Түнэл өөр сумч та Түнэлгээд одоо мөрөнгө төв цаалт 9 дагвар байдлын дэнд байдаг. Нэлээх харих одоо нэлээх замбраагүй тийм газар шүүгэж, залуучуудтай шүүгэж аймгийн эвлийн орооноос хэлжсэн. Тэгээд саруулгын эвлийнхээ хурлыг их анхны 3-4 саруул өрөөс цугулж өгдөг. Тэгээд тэцүүсэн тэгээд сүүлдээ дасаад нөгөө хурлын замдрын сонирхолтой үйлчлэг уулзалт, концерт, тэмцээнүүд явуулж, тим журмаар залуучууд цуглуулж тэгээ хурлаа тагтуул хийгээд 71 онд Түнэлд очиод тэнд 3 жил сум нэгдэл захиргааны бичиж хэрэглэгч хийжсэн. 72 онд сургууль төгсөж ирэхэд манай суманд эвлийн өөрийн дараагаар ирсэн байсан. Тэгээд бид нарыг одоо залуучуудыг тэр үед би эвлийн гишүүн байсан. Залуучуудыг ажил дуурайлж одоо хөрзөн дөм похлох, хашаа хороо барих, нуураас хужирмараа авах, урлаг соёлын бүх ажилд бид нарыг дайчилж бид нартай өөрөө хамтран зүтгэж явсан. Эвлийн гишүүд сар бүр хурал хийдэг. Тэгээд 7 хоногийн 2 дахь өдөр болгон дугуйлан суудаг. Тэгээд ном унших хуралдаан зарладаг. Тэгээд би энэ ном унших хуралдаанд нь одоо номын тэмдэглэлээ хөтлөөд доторх үйл явдлаар нь жүжигчилсэн тоглолт энэ төр хийцгээж бид нар насагт оржийн дүртэй тэмдэг Лавга даргын гарын үсгтээ тийм шагнал авч байсан. (1973) онд Лавгийн хариуцсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо ажлаараа аймагтан тэргүүн байр эзлэн Монголын хувьсгалт залуучуудын төв хорооны диплом, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ойн медалаар шагнагдж байв. Лавга даргаыг ирэхээс өмнө манай сумын эвлийн өөр аймагт араасаа 2 дугаар байранд ордог байсан. Тэгээд Лавга даргаыг ирээд 3 жил ажиллахад манай сумын эвлийн өөр аймагт байтугай улсад тэргүүлдэг өөр болсон. Олон илгээлтийн эзэд гарч ажиллаж байсан.
Тэгээд тэрний нэг нь одоо эвлийн өөрийн даргаарын манай суманд ирж ажилласан одоо ийм бас бүтээлч илгээлт хийсэн гэж боддог бай. Сумын залуучуудын дунд соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, авхаалчид сэргэлэнчүүд клубт залуучуудыг хамруулж, албан байгууллага, мал аж ахуйн бригадуудын дунд уралдаан тэмцээн явуулж, шигшмэл баг бүрдүүлж, аймгийн төвийн Мөрөн хотын залуучуудын байгууллагуудтай тэмцээн уралдаанд оролцож, тэргүүн байрын эзэд болж байсан. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн эгнийг залуусаар өргөтгөн, малын хашаас арвч барих, адлан хужир бэлтгэх, мал самнаж улсын бэлтгэлийн ноос, ангийн арьс бэлтгэж, аймгийн нийт сумыг манлайлахаас гадна залуусын дунд илгээлтээр мал дээр гарах хөдөлгөөнийг өрнүүлж, тэднийг халамжлан хүмүүжүүлэгчтэй болгож, нэгдлээс даах, бяруу, хонь өгч, тогтвор сууршилтай ажиллаж амьдрахад нь тусалж байв. Урд нь хүний хийгээгүйг хиймэр, шинэ соргог юм санаачлах лавг, бүрэн тогтох сумаас хээлтэй 10 тарууг авчран түнэл суманд үржүүлсэн. Тэрний хийсэн ажил бүр төрөлх нутагтаа үнэлэгдэж, аймгийн захиргаанд дэвшиж ажиллах болов. Хүний төлөөл ажилдаг нэг ажил хийвэл тэрийгэ дуустал хийдэг. Улаас эднийх улаасаа тийм улсууд. Хүний төлөө хүн. Би жилийн 153 хоног өдөө явжсэн байна. Сумуудаар. Зохион байгуулагч зүйл тухайн хариуцсан сумынхаа боловсролтныг шил сонгон, дэвшүүлэн, арга хэмжээ аван, шагнал нормчлол бүх юм ерөөсөө ямар асуудал тэр сумд байна. Тэр зохион байгуулагчид удаал аймгийн намын дарга, аймгийн даргуулууд асуунда тэр сумд одоо тийм юу хэрэгтэй байна. Тэр сумд одоо ямар дэвшүүлмээр боловсруулж юм байна. Энэ бүгдийг бол зохион байгуулагчид дамжуулж ингэж байсан. Лавг ажиллахын зэрэгцээ Мөрөнд 10 дугаар ангийг оройгоор төгсөж, улмаар 1974-өөс 1976 онд намын дээд сургуульд сурч төгсөөд ажилд оройтсон Төмөр булаг сумын захиргааны нарийн бичгийн даргаар хуваарлагдсан ажиллах болов. 76 онд лавга дарга намын сургууль төгсөж ирлээгээд сумын ардын дотоод хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга ажилласан. Төрд ажиллажсэн бол дөнгөж 4 хүн орон тоотой байдгүйсэн. Төрийн албан агчдууд сумын орлогч дарга, захиргаанаас ажилладаг, нарийн бичгийн дарга мөн захиргаанаас ажилладаг 10 хүрээний бичээч Ансламаа гүшүүн байсан тэр бас төрөөс ажилладаг. Сум нэглийн дарга гэж байсан тэр хүн бол яг гараа өсгч гэдэг юм 200 төгрөг захиргаанаас авна. Бус нэглээс авдаг ингээд 1100 төгрөгийн тухайд цалинтай хийж юм аа. Тэгээд лавга даргын ажил хийсэн үйлчлээс гол нь ярих юм бол одооны харвал энэ хурал гэдгийг л яг бүрэн хариуцчихсэн. Одоогор бол тэд нар чинь багаас юм нэг юм хэдэн жалга дооргоос нэг депутат вэгээ тэр 20 гаруй депутат хүчин сонгогддог байсан. Тэгээд тэндээс ямар захиад даалгаврах нэг малаж метрал газ яаж бэхжүүлэх вэ? Ард түмтэйгээ одоо яаж явах вэ? Тэр сургууль соёл. Янз бүрийн санал бодол хэлнэ. Тэгээд тэднээс нь аль ашигтай гэдгийг вариантыг л одоо тэр чуулганыхаа асуудлаар хэлцүүлээд шийдвэрлэх одоогоор бол одоо тийм одоо тэр депутатуудын анхаарлыг чиглүүлж одоо чадчихсан. За ингээ хуралдаар бол сая шийдвэр тэгээ тусгаад гарлаа. Батллаа. Батлсан шийдвэрийг чинь хэрэгжүүлнэ гэдэг чинь тэр маш их зөж хийрээсээ тэрийг зохион байгуулна гэж чинь хурлаас гарсан шийдвэрийг зөв малын систем гэдэг уралдаан зарлаад депутатууд тэргүүрээ явж энэ ажил үүргээ гүйцэтгэж ирж байна. Одоогоор ярих юм бол аймгийн хурлын төлөөлөгч, сумын хурлын төлөөлөгч эдрийг ажилтдаг шиг ажилласан. Тэрийг бол анх зохион байгуулж байсан. Тухайн үед ажил урагшлуулдаг гол хүчин зүйл нь социалист уралдаан байсан. Лавг сумын байгууллагуудын дунд уралдаан өрнүүлж, үзүүлэлт өндөр, дүгнэх зарчим нь хатуу, шудраг, арав үрийн хаалгагүй, мөн сумын гашуун нисэн ундаанд дурлагстад тогтмол хууль дүрм, зөв нийгэмших бодлого, амьдралын сайн сайхны талаар лекц уншиж, залуучуудыг ажилтай болгож, хэрэг зөрчил байнга гардаг байсан амьдралын хэв маягийг бүрэн өөрчилж, төрийн байгууллагын ажлыг тогтворжуулж, сумаараа 5 жилийн гавшгаач болж, ажиллаараа аймагтан тэргүүн байр эзэлсэн. Лавгагийн ажиллаж байсан үед манай сумын тэр сургууль, эмнэлэг, аптек энтрий ажлууд ер нь маш их хэрчимчиж ер нь аймагт бол салбарт
ер нь сайн бариант орж ирсэн. Хүний зохион байгуулж байгаа чадвар бас их нөлөөлдөг ш дээрээс л. Тэн дээр бол лавга нөлөөлж тэгж хамт олонтойгоо ажиллаж явж тэр салбар нь бол сайн байсан гэж дотроо боддог. Тэр үедээ л ерөөсөө нийт албан газруудын донд уралдаан зарласан учраас чигд дэвшилсэн. Тэгээ хүний төдий ажиллаж явахдаа бол маш их тэм чадварлаг байсан л дээ. Хүний төлөө хүн. Төмөрөдөг суманд очоод тэнд лаборант намын сан хийж гаад тэгээ хүүхдүүд нь тэнд бүгдөө ерөнхий боловсролын сургуульд орсон. Тэгээ тэндээс 4 жил тэнд байж байгаа. Тэгээ 86 онд мөрөө орж ирсэн. Манай аймгийн захиргаанд манай хүн ажиллаад тэгээ би тэндээс самуугийн хэлтстэйгээ аймгийн прокурор бас үчээчээр ороод 2 жил ажиллаад дараа нь самуугийн хэлтстэйд ажиллаад 1980-аас 1985 онд Хөвсгөл аймгийн захиргаанд дотоод ажил, сум хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж, ардын төр сэтгүүл, төв орон нутгийн хэвлэлд мэдээлэл, сурвалжлага, нийтлэл бичиж байв. аймгийн ихтэй сонины төгтөн сурвалжлагч гэж. Ардын төр сэтгүүл байлаа шүү дээ. Одоо их хурлын сэтгүүл, ардын хурлын төр сэтгүүл. Ардын төр сэтгүүлийн би оноо шагналсан болж байлаа. За лавга бол намын тухайн үеийн одоо намын дэд сургуулийн 4 жил ангийг одоо 2-4 жил төгсгсөн эдийн засагч санхүүчийн мэргэжилттэй. За өмнө нь бол одоо хүнтэй ажиллах их туршлагатай ийм хүн байсан. Ялангуяа залуучуудын байгууллагуудаас олон жил ажилласан сумын одоо ардын депутат олон гүцрааны нарийн бичгийн дараагаар бас олон жил ажилласан ийм одоо туршлагатай ийм хүн. Авгаа бол ажилд их шуурхай, нягт, нямба ингэж одоо ханддаг ийм одоо ажилтан байсан. За энэ ч чанараараа одоо хүн үнсийн одоо иргэдийн итгэл найдвар, тэдний сэтгэл санааг их татдаг. Тэднээс одоо тавьсан санал хүсэлт, эрэлт хүсэлт юу байна? Тухайн сум оронд одоо шаардлагатай байгаа одоо зүйл ажил юу байна? Тэрийг нь одоо шийдвэрлэхийн төлөө бол өөрөө биечлэн одоо хөөцөлддөг аймгийн удирдлагууд болон одоо аймгийн холбогдох албан газар байгууллагуудад одоо асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг ийм одоо ажил хэрэгч, ийм чанартай ажилтан байсныг би бол сайн санаж байна. Нэг өдөр аймгийн дарга тэр цаатангуудын дараа хоримжийн тухайг засгийн газар тогтоол гаргах гэж байгаа. Гэт намайг миний хариуцсан тэр цагаанаар эренцэн удаагууд гэсэн байсан юм л да. Тэр сумуудад яваад тэр цаатангуудын судалгаагаа энэ дөрөв гаргаад иргээд ингэсэн. Тэгээд тэрийг би одоо гаргаж ирээ. Тэгээд сум байгуулах тогтоол. Тэр тогтоолыг боловсруулж их тэр бүх юм одоо миний гараар орсон. Тэгээд анхныхын чуулган хэлэх депутатуудыг сонгохоор ингэж төлөвлөсөөр явбал би 24 хоног явсан. Бидний чинь Архангай аймгийн тэрхийн цагаануур дээр загсанд ажиллаж байхад тэр 12 дугаар сард орон нутгийн сонгуул сум байгуулагчны дараа орон нутгийн сонгуул явагдаж энэ ажлыг лавг дарга зохион байгуулахад биднийг тэрхийн цагаануураас онгоцоор авчирч бид нар 12 сард санал өгч сумын анх дугаар чуулганы депутатуудыг сонгож одоо хорлож ингэж байсан. Энэ цагаас хойш би лавг даргаагаа таньнаа. Өвөл 12 сарын 24-нд сонгуулийн явуулаад анхных нь депутатуудыг сонгоод Эренчэн Булаавууд гэсэн хоёр газараас байсан цаатангуудыг нэгтгэхэд тэгээд Эренчэн цагаануурын бас газар нутгийг тасалж өгөөд Булаавуудаас тэгээд цаатангуудыг нэгтгэхэд цагаануур төвлөрүүлсэн. Тэгээд сум байгуулсан. Төмөрлөг бус сумудаас мал авч өгөөд яг өөрсдөө мал зүйтэй байсан. Хоёр сум цагаануурын өөрийнх нь тэр нэг хэсэг цаатан ганцтын цаа байсан. Тэгээд энийг нийлүүлэхэд 500 арган цаа байсан. Хөвсгөл аймгийн улаан улсын жаргалын хэмнэрэл нэгдэлд харьяалагдаж байсан цаачин иргэд цаа мал Хөвсгөл аймгийн Эренчэн суманд зүүн тайгад одоо харьяалагдаж байсан цаачин иргэд одоо цаа малыг нэгтгэж 1985 онд одоо дээд газрын шийдвэр Хөвсгөл аймгийн цагаан нуур сумыг байгуулж одоо ингэж ажиллаж эхлэхэд би тэнд жолоочоор ажиллаж байсан хөө.
Монгол Туваагийн хооронд нүүж уул тайгад аж төрж байсан улаан уул Эренчин Лөмб сумын цаатангуудыг нэгтгэж цагаан нуур сумыг үүсгэн байгуулах ажилд гар бие оролцож байв. Цаамалдаг учраас цаатан гэж нэрлэсэн. Уг нь уранхай Туваагийн нэг салбар одоо юу шүү дээ Туваа хэлтэй Монгол хэлээр ярихгүй ийм одоо нэг 3-4 зугаатхан цаатан нэгтгэхэд ингээд сум болоод 12 сарын 25-нд анхны чуулганыг сумын даргыг сонгоод, наримшин даргыг сонгоод ингээд ирсэн би. Тэгээ ирээд Тайланга аймгийн Намаараа захиргааны төвшин урал танилцуулаад тэгээд онгороод 1 сарын 12-нд намайг аймгийн Намаараа нэг дөр наримшин дард дуудсан. Илүүчрсэн байсан. Илүүчрсэн дард дуудаад тэгсэн цаашаа тэр өөрийнхөө байгуулсан сумыг очиод тэр намын дарга хийж. Тэгээ би одоо тэр өвлийн үүдэнд 1 сарын тэр аймар үүдэнд одоо тэгэл гэр аймгийн төвдөө тогтсон байсан. Би аймгийн цагаан 5 жил хэлсэн. Намайг ч гэсэн одоо намын гишүүнээр хэлэхэд одоо батлан дааж ирсэн одоо би залуу байсан. Надаас одоо бас хэд ах хүн л дээ. 85 онд лавга цагаан нуур сумын засаг даргаар дамлагдаж ажилласан. Лавга маань их одоо хүнлэг Хүний төлөө хүн. Тэгээд цагаан нуур руу очиод тэр намын ажлыг эхлээд амгийн дөрөнд одоо ерөөсөө сумыг бэхжүүлэх ёстой шүү дээ. Бүх байгууллагыг байгуул, эвлэл үйлдвэрчин, ардын хороо, тэгээ худалдааны байгууллага, ахын үйлчлэгээ гэдэг ингээд холбоо ингээд бүх юм байгууллага шинээр байгуулна. Болсон чинь маш хэрэгтэй. Сайдны зүйлийн тогтоол гаргуулж, цагаан нуур сумын талаар авах хэмжээний тухай гэсэн тогтоол гаргуулж одоо улсын төлөвлөгөөнд суулгаж нэлээд олон одоо барилга байшин янз бүрийг авахар боллоо. Садан дараад сонсмол универсал характерын төлөв тавьсан. Тухайн үед л асуудал цачлал зүйл сайхан шийдэгдсэн. 3 хоногийн дараа садан дараа очиод 3 хоногийн дараа жолооч явуул гэдэг тусах нь болчихсон. Тэгээд яа жолооч явуулаад шинэ сонсмол шинэ универсал характер. Тэгээд одоо үйл төсвийн зөвлөлийн дараагаар хатгалаас Сэрдам гээд сургуулийн захирлаар адаг эрдэнэ замаа чулуун гэдэг нөхрийг авчирлаа. Одоо эвлийн дараагаар усны аж ахуйд ажилласан цагаан нуур сумын ариат энэ усны аж ахуйн инженер байсан Батбаяр гэж залууг авчлаа. Ингээд бүх байгууллагыг авсан. Худалдаа хөдөлгөөний ангийн дараагаар цагаан нуур суманд ажилласан Лавгсрын гэдэг залууг авчлаа. Худалдаа нэмэрэлтэн. Энэ мишгэнгээр ардын цагаан дараагаар төсгөө гэдэг нөхрийг ажиллууллаа. Ингээд багш байсан. За ингээд хамгийн гол нь тухайн үед бид нар юу толгойсон гэдэг бэрхшээл нөгөө шинэ оронтой байгуулгын чинь байр орон сууц, ширээ сандал өдөө бүх юм ордог шүү дээ. Материалын баазар хангалтаар ингээд хөдөлсөр байгаа бүгдийн ажиллах нөхцөл бодлоор хангалаа. Эрдэнэтийн үйлдвэрлэлээс надад зөндөө одоо би энэ эрдэнэтийн үйлдвэртэй шийп болцсон. Тэр надад чинь юу болсон юм бэ? 66%-ыг нь 66 явуулсан. ПО-ыг нь ПО явуулсан. Барилгын материал авах гэсэн эрдэнтээс ерөөсөө гогоос надад гөлөм дөмөрмөрсөн зүгээр машин өгдөг байсан. Барилгын гадаад материал. Тэрсэн дэр үеийн гадаад материалыг хоорол шүү дээ. Орсын гадаг ингээд мөргийн төвдөөлийн туяа гэдэг багийн төвдөр. Гол эдийн гол мөргийн голын захтай. Тэрнтэй гişif тэндээс би бүх техникүүдээ засуулна. Улсаас хөрөнгө мөнгө нэхэлгүй цагаан нуур суманд 30 хүн ажиллах контор, 10 ортой зочид буудал, 42 айлын орон сууц, 10 ортой эмнэлэг, 50 дугаартай АТС, спортын зал, 320 хүүхэд сурах хичээлийн байр, 72 хүүхдийн амьдрах дотуур байр, цаатангуудыг богино долгионы холбоотой болгосон. За 8 жилийн сургууль байгууллаа, сүүлд нь 10 жилийн сургууль байгууллаа. Тоогийн боловсролын яамтай гэрээж 2 багш ажиллууллаа. Цаатангуудын хүүхдүүдийг одоо тоо хэлээр хичээл ороодог болгож. Цагаан нуурын дархтууд нэг сайн хүнтэй их сайн, манай хүнд их сайн байсан. Тэгээ би тэнд очиод өөрөө бас юу номын сан хийжсэн. Одоо нийтдээ 31 контор одоо энэ манай сумд байгаа энэ шиг нэг загварын контор, дүнзэн конторыг соётер байсан. Одоо манай тэр цаанарагч хөдөлгөөдөөс айх энэ хүний үгэн төлөх орн 2 давхар зочдлыг дандаа соётер байд. Төсөө орон сууц байсан. За тэгээд худалдааны анги юу болцоо дэлгүүр ангийн контор юуны эмнэлгийн барилгын тэргээд олон сургуулийн дотор өрөөд 350-д халаат тавина. Одоо дархлын отгорын хамгийн анхны уурын халаат
уурын зух бариулж байлаа. Ер нь одоо бэхжсэн тогтсон л доо ер нь үндэсний улс орс нэмэгдсэн эндээс улсууд ихэж хүн ам нөссөн. Цаатан залуусыг Туваагийн ихтэйд сургуульд суралцуулах, цаатангуудыг хэлийн цаана үлдсэн ах дүү төрөл төрөксөдтэй нь уулзуулж байв. Одоо өөрийн үндэсний сэхэд боловсруулсан бэлтгэх үүднээс Туваа руу явлаа. Туваа руу яваад аймгийн даргатайгаа хамтарч яваад Туваагийн сайдрын зөвлөлтөй Осгод аймаг хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Одоо тэр заяа дарга битэр явсан аймгийн дарга заяат байсан. Ерхүүгийн улсаар дэжгэн дээд сургуульд нэг оюут явууллаа. Мөн дотоодын дээд сургуулиуд одоо биеийн тэмээ багш мэтлэгээр одоо нэлээд хүмүүсүүдийг ингэж явууллаа. Ерөөсөө өөрийнхөө хүүхдүүдийг сургууль соёл би ямар санд одоо Туваа руу 6 хүүхэд оюут явуулж байхад манай хүү тэгэд 8 төгссөн. 8 дугаар ангиас Туваагийн багшийн дээд сургуульд хүүхэд явуулах өөрийн хүүхдийг явуулаагүй. Тан нөгөө комиссан гаргаад цаатан даргуудын хүүхэд, цаатангуудын хүүхэд явуулна гэж ингээд зарим улсууд намайг хүүгээ явуулаад шийддэг байсан. Би яах юм бэ? Манай сумын сургуулийн захирал бат оюун батум гэдэг нэг хүн байдсан. Тэр хүн бол одоо яг энэ лаг даргын югаар явж Туваад багшийн дээд сургууль төгссөн хүн одоо манай сумын сургуулийн захирал хийгээд явж байгаа. Хүний төлөө хүн Чамаг өөрөө тамлаад тэгэхгүй. Би намын дарга хийж байгаа юм чи би одоо чинь суманд бол би одоо намын дарга гэж нэг дөрөв шүү тийм ээ. Би одоо ингээд тушаал уурах юм ааш юм. Юу сум ажихын дарга болгоно. Тэр үчин сумын дарга гэдэг чинь сумын ардын дэвтгад одоо хурлын гүйцэтгэх гэж байдагш одооны тасар гэсэн үг. Ангаадор цаавч ажихын дарга ингээд сумын дарга болж байгаа шүү дээ. Би бол угаасаа эзэний тэр намын дарга багтаач гэсэн ажихын дээр их өсөлт байсан хөө. Маш их одоо гадаад аймаг энд явж одоо мөрөд явж ажихыг чипи одоо тогтоосон байсан. Туваа руу яваад тэгсэн бай. Одоо тогтоосон байсан. Төлөв норм биелүүлэх энэ тэр цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ийм тал дээр нь одоо яаж энэ цаавыг өсгөж үржүүлж цаавын цусан эврийг ашиглах нэгдүгээр тэр цусан эврийг экспортод гаргах хоёрдугаар ойн булгагнах ийм ажил байсан. Гуравдугаар нь бас нэг жинхэнэ одоо юу бүтээгдэхүүн бол манай дахтан цагаан загсыг олборлох ийм одоо гурван үндэсэн ийм өөрөг чиглэлтэй ийм аж ахуй байгуулагдсан ийм төвхтэй юм аа. Цаатангуудын амжиргааны их усүр цаа бугыг эмчилж эрүүлжүүлэх, цаатангуудыг сумын иргэдийн дунд оруулж нутагшуулах гэдэг нь маш их хичээл зүтгэл шаардсан ажил байв. Цаавал их өвчнөдгээ паразит одоо өвчсөн одоо нэг гуур гэдэг юм да. Тэр гуурдсан ийм байсан. Цаатангууд нэг өвлцсөн газар аваад дахиж өвлөхгүй. Амраад тэр эддэг уран бол нэг олон нас уран байдаг хөө. Тэр хагда үсгээд гадраас нэг юм цагаа зүгээр мал идэхгүй. Тэр нь ингээд 3 жилийн дараа нөхөд ургуулдаг учраас нүүж байгаа юм чаавал. Бэлчээр малынхаа цааныхаа их шиг дагаж нүүж байгаа ард юм шүү дээ. Нүүлж байгаа. Тийм учраас суурин гэр орон манайхтай адилхан ингээд 5 онт бариад явах боломж юусэн байхгүй. Тэгээ устдаа дулаах юм байх юм доо. Урсгалыг дулаах шүү дээ. Манайх ч одоо дотор олон одоо юутай тал нарийн боовны цэгтэй модуль тгилийн маргатай хоёр удаа хөрөөр амжилт автогараж тэгэл их олон юутай байсан малаж өгөх маргатай ийм одоо сайхан аж ахуй зохион байгуулагдаж ажиллаж ийж ирсэн баг сургуультай байж байгаад дунд сургуультай болсон. Тэр дунд сургуулийн барилгыг одоо шинээр бариулсан, сумын эмнэлгийг шинээр бариулсан, орон сууцлах асуудлыг зөндөө шийдвэрлсэн. Бид нар чинь завхнууд тулсан цэнгэлээс одоо 2 айлын орон сууц ачиж аваачиж байлаа шүү дээ. Тэгэхэд одоо манайх чинь барилгын банкын маргатай бид нар ачиж аваачсан тэр завхнууд тэр нэг загварын орон сууцнуудыг тэнд барьж байсан да. 6 хошоо малтай болох ажилласан бэ. Тэмээ байхгүй ерөөсөө тэмээ байхгүй. Тэр Баянгорын орог гашуун аваа гэж та нар мэдэн тийм хурд хэлж та. Баян сум. Тэрний сумдгийн дараагаар миний ангийн найз ажилласан. Гурж өгөөд.
Гүржибэтэр хот тааралдаар би чамаа тэмээ авна. Галын говь тэр галын говийн улаан тэмээ шүү дээ. Галын говийн тэмээ авч өгсөн зэйдэн тэмээ авах гэсэн чинь тэг гин. За 100 мянган төгрөг би цунгун тийгээ төгрөг банкны нөгөө юусан одоо сайлах юм янз бүрийн бахаа Монголоо карт амждаг. 100 мянган төгрөг цунгун тийгээд баяоос марж ялаа. Тэгээ 96 тэмээ бодож авсан. Одоо тэр малаж хөгөн хөгжүүлэхэд тулд хүртэл өвгөнөгөө аймагаас очиж тэмээ хүртэл очиж авчирж байлаа шүү дээ. Тэмээ. Тэгээд одоо бас тэрвэн дээр чинь бас болоогүй нэг юунаас энэ сувнэгэр Баянголоос минж хүртэл аваач байлаа минж. Би тэр 29 минжийг би энэ тэр маллах хүнтэй хамт манай ерөнхий нэгтлэн Нямаа гэж юм байсан. Би дуруу энэ сувнэгэр Баянголоос 29 минж чиж аваач. Одоо тэр минжийг бас өргөжүүлж байлаа. 80 оноос минж авч маллаж 30 минж авчирч маллаад тэр маань 2 жил болоход бас хооронд нь ядаж барьж байгаад маяад болсон билээ. Тэгэл би тэрнээ бас нэг өөр хүнд хүлээл гэж өгөөд. Их сайхан махан их хөөхтэй яг л тарах гэсэн үг. Махан нэг амттай энэ үнсэн дэргэлнэ. Үсэр нь малгай их гой малгай нэ тэр. Ханга тайгад сарлагаас өөр нүүдэл суудал, унлаг ачлага хийхэд тохиромжтой амьтан байх биш. Олон жил бодсон, судалсан, лавг зориг гарган 100 мянган төгрөгөө өртлөн Өмнөг аймгийг зорин унлаг ажилганд хэрэглэхээр Монголын хаанч амьдарч чадах тэсвэр твшээртэй Алтан говийн тэмээг 1500 км-ийн цаанаас авчирн хангаан их тайгад нутагшуулж чадсан. Тэ 1500 км-ийн цаанаас Монголын хамгийн сүүлийн тэмээн зин тэр байх. Тэндээс одоо цаанаар энэ дээр хайх зүгтэн газар аварцгаа надад аварц баатар зөвлөдөг байсан. Гой миний ер нь багштай бага насны 2 настай 3 настай тэмээ аваад гэсэн гой. Тэндээс нөгөө гуруугаа явуулчаа. За тэгээд та нар замд нь би яг энэ хар орон мөрөн замын сумуудаар загцсан байсан л да. Тэр их карт бараатай. Тэр гуравс нь бас хоол ихэдэж штэ. Тэр замын сумуудыг хүнс нэмж гойгаад чинь харны дарга чимдэрж гээд юм байсан. Чимдэр даргаас энд нэг ирэн танаа хүртэл хоолтой байгаа. Энд гурлуудаа янз бүрийн магшил өгөөд явуулаа гэсэн. Чимдэр даргаас усч чинь гурлуулж ирсэн. Танаа гурав яваад өнгөрлөө хоол айчсан зүү мах будаа гурлуудаа янз бүрийн өглөө гэдэг ингээд. 14-ний өдөр манай орлогч дарга уцалж байна. За тэмээ ирсэн. Тэгээ одоо 90 тэмээгээ энд мандуулахгүй би жоо тэр наад малаж хагаа бригадын нөхдөө тариуслал тэгээд тэр өрөөл одоо тараагаад өг. Гүн бургас юу ихтэйч цагаан орсон ойлмот та бургаслаар л голдоо хоол хоонаад болсон. Тэгээд одоо таснуудаа энэ тэгээд тэмээч болгож ил. Хоёрдугаарт энэ галцсамд тоолоо үржүүлэх нэг хүн байсан. Тэрнээс би 10 тоолоо авчаад. Тоолоо маш хурд өссөн юм. Би жарасагаар нэг цааны арчинд нэг хэдэн тоолоо авчаад тэгээд нэг намайг гэсэн ингээд нэг понцож өгөөд нэг эмэгтэйс манай тэр анчан содвын авгаа. Тэр тариулаад тэр тоолоо ерөөс маш хурд өссөн. Тэр цаг анх яг чи 5-600 гадхан цаатай байсан юу ч одоо сүүлдээ цаамаа өсөд цаанаа маань тоолгоо 1000 хүрээд одоо энэ манай лагударгын үе чинь 1000 цаанаа баярыг хүртэл хийсэн шүү дээ. Ард түмний малжуур цаатай болох бодлогыг барьсан хэрэг гэрээ төрөсөр өгсөн. Ёсоо төлөвөө 50% ав. Тэгээс дороо малтай бол юм биш үү? Цаа зороос. Тэгээ 90 он 80 онд 90 оны 7 сард 8 сард 1000 цаанаа баярсан. Нөгөө 500 цаа чинь 1000 болсон. 1200 болж ирсэн. Зөвхөн 1000 тулгасаад хийхгүй болохгүй шээ. Энэ чинь хорогдлол янз бүрийн гараа зүйл 1200 он цаатай болсон. Цааны 1000 цаанаа баяргээд. Цагаан нуурт цааг өсгөх арга хэмжээний үр дүнд анх удаа 1000 цааны баярыг зохион байгуулж ийлгэж байв. Хэдийн зэргийн дуучгийн чуулгыг аваад тоглуулад уцаараа баярын толгойгээд одоо хөдөө сумын дэвс бэлтгээ дээр улсад оролцох настай удаа бэлтгээ дээр зөвшөөрлөө. Галт сумын хувь иргэнээс бор туулайг авч үржүүлэн мах арсыг нь ашиглах, намгийн бинжийг үржүүлэн арсаар нь малгай хийж махыг нь эдшинд хэрэглэх, хентийн нуруу хөвсгөлийн тайгаас ойн булга үржүүлэх, арга хангаан тэрхийн цагаан нур увсын хар нураас загас бариулж хөвсгөл загасны аж ахуйг байгуулж цагаан нуурын туслах аж ахуй
500 мянгаас 750 мянган төгрөгийн ашиг олж улсын төсөвт нийлүүлж байв. төрийн 13 яамны тийм үлдэрсэн. Тэрүүгээр бүх нэгдлүүч нь урт огны зээлтэй байхгүй. Тэгсэн манай ганцаараа урт огны зээл байхгүй манаас. Бид нар дансандаа 700 мянга төгрөгийн бид мөнгөтэй тохойн 700 мянга төгрөгийн мундаг мөнгө байхгүй. Машин 60-аас 17 мянга төгрөг байлаа шүү дээ. Тэгээ бодоход чинь манай баян аж ахуй болцсон байсан. Үр зээл байхгүй. 60 мянга чуулган бас юм дээ. Чаач гэхгүй намайг. Тэгвэл эндээс цэцэж өгөө намайг авах 10 үеийн гараас ихтэй сумын депутатуудын гараас ихтэй юм юу очсон байсан. Тэгээ би ч дуртай ясан нусгаа бараад игээд би манай гэр бүлийн хүн айлгаа цогт. Манай атмын чинь 80 өрцөн өгсөн надтай ингээд бэлэр таймд намайг сайн бүх сумдаа тагаж явж байлаа шүү дээ. Тэгээ тэр үнийг нутгийн бараад болох тэр бол миний үүрэг, хөргөөний үүрэг байсан. Манай атмын бие муугаас хавтгч орсон юм байсан. Юу яасан шүү дээ лавдарга шинэ бас аргарын гацэгдэл юу үлээд нэг юм болоод одоо нутгаруугаа ирээсээ шилжиж явж ажиллахгүй болохгүй одоо ийшээгээ явъя гэж манай лавдарга бас нэг нутгаруугаа явъя гэсэн юм байна. Тэгтээ зэрэг манай ажилчид чинь лавдаргагаа явуулахгүй гэдээ одоо хурал хийж байлаа шүү дээ. Тэгээд мөн 2 жил аваад хоцорсон да. 90 настай нэг ерөөс монгол хэл мэдгүй нэг ганцаархаа монгол хэл мэддэг нэг тийм цаадан жахан цаас яахгүй. Хөтөө дан тайгдаа байдаг амьдардаг болсон. Тэгээд тэрийг би урд жил өрөвдөө та хоёр ганц ах トゥ байхгүй чаа. Ганц үе тийм жахан сумын төв дээр авчаад өвлөсөн урцсанд. Өөрөө байшинд оруулсан байшинд ороогүй. Тэгсэн тэрийг сугадаад ороод ирлээ нөгөө хоёр нөхөр хаалгаар, гөлөв хаалгаар. Тэгээд урдлын суулал дээр сууж босоод суудлаа гэж өгсөн чинь нөгөө ч нэг ингэж суухсан. Гэхдээ би ерөөсөө шууд босоод нөгөө чинь лавга дараагаа явуулахгүй гэсэн ганц л үг мэдсэн ерөөсөө. Явуулахгүй гэчихгүй. Тэгвэл миний нэг зэгтэй нэг юм хачин санагдаад явсан. Тэгээд одоо ховсон байсан юм уу, юу байсан юм бэ? Ховсдаг мэдгүй таа. Тэгээд ингээд нэг хачин болоод явчихгүй. За ийм улаасаас гэж байгаа ийм цагаан хамт олноос яваад ямар ч хамт олон дээр шингэрнэ. За. Тэгээд эсэж шүү дээ. Тэгээд бид энэ 2 жил болсон тагаад. Нөгөө хатам ээжигээ яга аймгийн эрүүл газрын дараа эмчтэй явуулна гэдэг тариамаараа янз бүрийн мараа тэгээд нэг болсон. 5 хушуу малыг 10 хушуу болгох бодолтой цавг дарга айлч нутагт очсон ажлыг нь сайжруулж, нутгийн иргэдийн амьдралыг нь дээшлүүлж, аливаад түс тас, шудраг, зоримог, шийдэмгий, намын даргаас сумын даргаас ардын их хурлын депутат болгож, шинэ үндсэн хууль хэлэлцсэн батлуулахаар хот руу илгээв. Мянга 990 оны 7 дугаар сард олон намын тогтолцооны үндсэн дээр анхны чөлөө дарагдчихсан сонгуул явагдаж, Монгол ардын хувьсгалт нам 61.7%, үлдсэн хувийн шинэ намууд авсан юм аа. За би 1990 оны анхны ардсан сонгуулиар Өсгөл аймгийн Цагаан Нур сумын 391-р тойргоос ардын хурлын депутат болж олон төмний чөлөө найдвар хүлээж энэ үндсэн хуулийг одоо оролцсон ийм депутат юм байнамаа. За бид одоо энэ үндсэн хуулийг батлахад энэ ордонд одоо 76 хоног хурлаж үндсэн хуулийн одоо ихийг хэлэлцэж 76 хоног одоо чөлөөтэй ярилцаж ингэж баталсан. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан нийт 76 хоног хуралдаж 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 9 цаг 30 минутад Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталлаа. Үндсэн хуулиар Монгол улс төрийн хэлбэрийн хувьд парламентэд засаглалтай, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс байхаар хуульчилж өглөө. Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ардчлал хүний эрхийн хэм хэмжээг тусгаж чадсанараа энэ хууль онцлог болсон юм. Үндсэн хуулийг үгүйсэг шиг завтай хүртэл ярьж одоо ингэж баталдаг учраас маш их хугацаа орсон. Одоо үндсэн хуулийн гол зарчмуудыг өөрчлөхгүйгээр шинэ үндсэн хуулинд одоо ардын хурлын юу улсын хурлын чуулганаар 3-4 удаа одоо өөрчлөж зохицуулж ингэж одоо мөрдлөж байгаа байна. Шинэ засгийн газрыг байгуулж анхны ерөнхийлөгч сонгож анхны
улсын баг хурлын гишүүдийг батал сонгож ингэж байсан урал олсон. Энэ үндсэн хуулиар төрийн бэлэгдэл сүлд туг далбааг шинжилсэн билээ. Улс төрийн ардчлалын тулгуур цэг болсон олон намын тогтолцоо Монгол оронд анх удаа бүрэлдэн бий болж олон ургалж үзэл бодит биелэн олсны баталгаа нь ардын их хурлын энэ удаагийн хуралдаан байсан гэж хэлж болно. Бүгд найрамдах Монгол ард улс анх удаа ерөнхийлөгчтэй болж анхны ерөнхийлөгч болсон Пунсалмаагийн Очирбат шинэ үндсэн хуулийн уг эхээр гарын үсгэн зурж тамга дарсан тэр цаг мөчөөс Монгол орн хүний эрхийг дээдлэгч, ардчлалыг хувь заяаны гол сонголт том болгогч, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч улс орнуудын игнэнд нүүр бардам цээж тэнгэр зогсох эрхтэй болсон билээ. Ийхүү буурал түүхийн нуг чан дунд унаж босч явсан мандан бадрах гундам доройтхын алилийн намссан хөх Монгол хувь заяаны нэгэн том эргэлтэн хийсэн нь энэ үлэг. Одоо 1992 онд бас нэг анхдугаар үндэсэн хууль батсан тэр олон хоног хурлсан чуулганд бас манай сумаас депутатаар сонгогдож Улсын их хурлын гишүүний болж одоо анхны үндсэн хууль баталсан 400 хэдэн хүний нэг нь шүү да. За тэгээд тэр ажлыг хийх зэрэгцээ сумаа өөдөн татаж их өргөжүүлсэн. Чуулган сууж яхад хурл тарааг байхад улаан нэгдлийн дараагаар томилсон. Захирлаар төвчат компани захирлаар томилж өгсөн захиргаач байгаа. Би цагаанараас машинтаа гарч ирсэн. Тэгээд аймгийн захирлаас ажиллаж хүн өгөөд надтай зүг явуулсан. Тэгээд би жаргалд энэ ноцтой ирээд манай ахын энд байсан. Тэгээд би жаргалд сумдаа анхан хөвчат компани захирал болсон. Тэгээд 4 сард би захирлуулаад ардтай зүйн өмчний хөрөнгийн булаалцсан зүгээр бөө хоёрол болгоо. Би одоо тэрнээс тэр 2 хүрэх хөстэй өгсөнгөө тэр 10 хоног хөстэй өгсөнгөө гэсэн маргаанд амар юм дундуур ирсэн тий. Тэгэл яг нэг юм зогсуулаад энэ болоод ингээд байсан. Бүрэлдэхүүнээ сүүлэн шүүх автраад шүүхийн шийдвэр тогтоол үүсэж автраад зарим юм өгөхгүйг бүчээр аваад нөгөө гомдолтонд нөгөөд ингээд юм жураар ажиллаад тэр нэг картын барааны үечас би Орсын хуучин танилуурд угаачсан. Хэл даваад. Эндээс 53 аваад. Хатгалын дамжуугаас сайхан дамжуугаас бараагаар ангадаг. Тэрний үйлдвэрлэлийг шавраг хамна гэдээд танд дарга нэг сайн аймгийн захирал зүгэлжсэн хөрөөд. Тэгээ нэг 2-3 маш аваад тийшээ явал 2 маш аваад. Тэгэл даваад хэлийн цаадлаас яхан гурил будаа улаан тамхи цай байчаад хатгалын дамжуугаас нэг машин дээр нэг жаахан ноос байсан тэрийг авч өгөөд тэндээс том газрын хамар ихтэй нус ихчээр бас ойр зүрийн цай тамхи янзбүрийн өргөрөөсөн бараа автаа ачхан нэг компаниг гişүүд өгөхгүй. Тэгс нэг ардтай судлангууд барьцаад ирсэн бид нар шийдлэн жаргал гүтүү та нар нэглэлтэй байхгүй байхад яасан. Миний өөрөөр бол би одоо гişүүдийг хэрэг хамгаална тийм биз дээ. Гişүүдийг хэрэг хамгаална. Гişүүдтэй өгдөг нэг юм аа. Тэгэхээр зарим нөгөө эргэж орох өргөдлөө өртлөө гэж байлаа. Хүний төлөө хүн 51 оноос хойш жаргал сумын харьяат хүн дарга болоог байхгүй. Нутгийн ховдоос болж байлаа, усаас болж байлаа. Дандаа өөр сумаас. Тэгээ нутгийн дарга гэсэн тухай үед 90 онд нэг нутгийн өнгөсний айхтар юм шуурга явж ирсэн шүү дээ. Тэр үед чинь нутгийн авныг авна гэсэн юугаар ингээд би сумын дарга болоод сумын ард төлсөн гуцраны анхны дарга жаргал сум. 1992 онд төрсөн нутаг Жаргалант сумынхаа иргэдийн хүсэлтээр нутагтаа иргэн ирж сумын анхны засаг даргаар 8 жил ажиллахдаа иргэдийнхэн хүч итвэх санаачлагыг өрнүүлж улсаас мөнгөний татаас авалгүйгээр хүн жилийн голд инженерийн хийц бүхий 72 м урт өгөр даш бэлжээлэн хийдийг сэргээж сүм бариулах 350 хүний суудл бүхий соёлын төвийн барилга 4 багийн төвийг контор хурлын танхим хүний эмчийн байр орон сууцтай болгож мөн сумынхаа элчүүдийн хүчээр өндөр хүчтэлийн шугамын 300-аад шонгийн мод бэлтгүүлж 96 км шугам татуулж улсын төсөвт суулгуулan мөнхийн гэрэл гэгээтэй улмаар 4 багийн төвөө эрчим хүчний системд холбоолж жижиг дунд үйлдвэр хөгжих суурийг тавьсан юм. За тэгээд цахилгаантай болсноос хойш
энэ хүн бол яасан гэхэд багтаа өөрийнхөө тэр сумын үндсэн хөрөнгө тэндээс бас өшөө хөрөнгө босгоод баг бүрдээ сахилгаан одоо шугам татаж сахилгаанд явуулсан. Нэг үгээр хэлбэл жаргалыг гэрэлтүүлж өгөх ажлыг сахилгааны талаар энэ хүн хийж амьдсан юм а энэ хугацаанд. За 1992 онд тус сумын засаг даргаас нь лавга дарга маань намайг соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд томилон ажиллаж миний соёлын ажлынгараа эндээс эхэлсэн. За энэ хугацаанд ажил аваад ажиллахад бол бэрхшээлтэй цаг хугацаа бол зөндөө байсан. За тус соёлын төвийн бол одоо цонх хаалган эвдэрсэн, хүүхд нохоороо дүүрлэлсэн, эцүүхэн байр сав хүлээж авсан. За энэ хугацаанд урсгал засвар хийгдэж 96 онд соёл урлагийн 3 хоногоо нэг жүжиг концерт бүрэн ихээр аймагт тоглогдож за бусах замдаа бол төмөрлөг суманд тоглож за мөн галт суманд тоглож ингэж наашаа ирсэн түүхтэй. Сахны тосонгийн нэг буулгасан бодохон барилгыг бид нар зөөж соёлын төв барьсан. Ингээд бүх хэрэгд бол одоо энэ ханд өгсөн. Ингээд тухайн үед бол одоо мөнгө үнэтэй хувьд 80 эдэн сая төгрөгөөр одоо соёлын төвийг улсаас мөнгө авалгаагаар барьсан. Тэр картын барааны үед 1992 онд суманда телевизээр нэвтрүүлэг хийж байлаа. Камер одоо бүх тоног хөрөмжийг аваад өөр Монголын сансрын антен аваад суманд нэг өдөр одоо сумыгаа нэвтрүүлэг хийж байсан. Бид Хүндрийн гол дээр одоо 72 метр урттай инженерийн эсдэг үүрийг аймгийн оройхонгаар бариулж сумын хандвар, иргэдийн хандвар барьж байлаа. За мөн улсын гэрдийн гишүүн Цэрэнжив аймгийн сулан Дамнасар нарын хамт асуулт тавьж байгаагүй үр дүнд Арангаан тариатаас аймгийн төв харанхуй байхад манай сум гэрэлтэй болж байлаа. Манай сум бол юу тараагүй. Яг одоо суманда амьдсан. Харин ч гаднаас асар олон хүн ирж манай суманд амьдарч байна одоо. Энэ бол юуны өч үхээр эцэг мөсний өч. Бүх сумыг өөрөөр нэгсэн халаад устдаад ирэхэд бүх байгууллагыг намдалтын зугаар халаалттай болгосон. 2 дахид сургуулийн 8-гийн 10-гийн сургуулийн татан буулгахаар аймгийн даргын шийдвэр гарсныг би эсэргүүцэж хагаад 10-гийн 2-гийн сургуулаа бэхжүүлсэн. Багийн төв дээр хүний багамжийн байр контор одоо хурлын танхимууд ингэж барьж багийн төвөө тогтчулж бүх албан агчдыг баг дээр сууршуулсан. Ийм багийн төвүүдээр сайхан тогтчулсан. Харин сүүлийн үед улсын хурлын гишүүн гам болон 2 багийн төв дээр 2 орчин үеийн барилга барьлаа. Манай нутагт Хутаг уул гэдэг том уул үйлдэ ууланд тэнд ацарч зэрлэг бууг үржүүлсэн. За энэ мэтэр ойгоо хамгаалах талаар энэ хүн бас их ажил хийсэн юм а. Мод тарих гэдэг ажил байна. Хангаа газар мод тарих гэдэг чинь ерөөсө бараг байхгүй байсан ажил. За гэтэл өөрөө хашаанда мод тариад бүр тэр барихгүй одоо хангаан хуш мод энэ самрын мод. Энэ самрын модыг тариад одоо тэрнээс нь самар гарч байгаа. Тэгээд ойн төгөл бий болгосон. Их ховорцсон тарав гэдэг амьтныг бас тавьж үржүүлэхэд бас хүчин зүтгэж байгаа. За бас янгир ямаа байна. Тэрийг бас турчилж байгаа. Дээр үед бол манай суманд чинь янгир ямаа байсан юм байна лээ. За тэгээд яг бусад улсуудын оролцоотойгоор тэрийг бас хийж явж байгаа. За энэ мэтийн ямааг л ингэж үүсгэж найр үйлч тэр улсуудыг одоо явуулахад нэг ийм зүтгэл гаргаж байгаа юм л да. Лав дарга анх суурийг нь тавьж өгч энэ сайхан ард дэвшнуудыг дэмжиж материалын базаар одоо 8 жил ажиллах хугацаанд бол одоо онцгой анхаарч дэмжиж авиаснуудын одоо авиасыг хөгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан байгаа. Хөрөөрам мод зүсгээс эхлээл тэгэл одоо эвлэн өрийн дарга тэгэл энэ сумын засаг дарга тэгэл аймагт одоо олон жил энэ сум орныхоо хөгжлийн төлөө бол маш их хүчин зүтгэсэн ийм хүн гэж би бодож явдгийг. За би бол удирдлагын дор олон жил хамт ажилласан. За энэ сумын одоо хөгжил дэвшлийн төлөө бол одоо ястай бүхий л одоо хүч чадлаа бол зариулсан ийм одоо сайхан хүн байгаамаа. Манай сум чинь бартаа ихтэй учраас хурдан морин тэр одоо өрдөөж уралдуулахаас л их
хойгуур байсан. Жавзангийн халтар шугрын лавг тэргүүтээ хүмүүс анхлан 93 онд Уэштийн холоог байгуулж Уэштийг нэгтгэж 93 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай уяачид их өндөр амжилт үзүүлдэг. Ойр тойрны аймаг сумдын наадам тэгшой аймгийн бүсийн уралдаануудад бол олон айрыг төрөв авдаг юм байгаа. Лав тэргүүний үед бол санаачил лав дарга маань санаачилж Төмөн Адууны баяр, Морьтон Монгол гэсэн ийм том арга хэмжээнүүдийг зохион байгуулж Уэштийг идэвхжүүлэх, Уэштийн баяр тэгээд одоо Уэштийн шинэ жил гэх мэт ажлуудыг бол хийж хэрэгжүүлж байсан. Тэр нь өнөөдөр уламжлал болгоод өнөөдрийг хүртэл ингэж явж байгаа. 2011 онд боёонд бол шинэ дэрт Ширэндэв даашны 100 жил явуулж тэнд миний морь төрүүлээд уралж байгаа лавг дарга мөн ашигтсан байсан. Өөрийнх нь үрээ бас залан үрээ төрүүлж ийсэн. Миний хаа газар лавг дарга Уэштэй холбоо дагаж явдаг байсан. Тэгээд Ширэндэв даашны 100 жил шинэ дэрт болоход манай сумын бүх төрүүлсэн. Тэгээд морь бүх манай сумын холлоо гэж холбооны дарга их баярлж бид нэр морь цоллуулж байгаа төрүүлдэг зөөлгийн даван дээр тосоод бид нэр тос хүлээж авч ийсэн. Тэр их сайхан наадам тэгэл бүгдөө бөөнөрөө тэнд баяраа дэмдэлч чадвараар орж ирцгээ гэж байж ийсэн. Яг хоо яс нэг түүх ярил л да. 13 онд манай өөд болсон. Тэгээд би нэг ажиллаар хотод явж байгаад яаралтай ирэх болоод хотоос ирээд тэр үед чинь унаавн шовор. Тэгээд наашаа хотоос гарч яваад сумрууд өгөхөд сүлжээ оронгот лав гах руу хараал машина бэлдэж байгаарай. Яралт таван дэш явна шүү гэдээсэн чинь 90 машин бэлэн байсан. Би тэгэл гэртээ ороогүй шууд хөдөө яваа лавын төхөд очсон. Тэгээд би нэг тааруу байсан. Тэр оройгоо бус ярьж марж баргаж чадахгүй тийм юм байсан чинь лав гах дээрийг орсон чинь ерөөсө зүгээр болол өндөж суугаал хууч хөөрөөл яриад. Тэгэл орой нэг 8 султлав ярьж сууж байгаа л тэгэл явсан. Тэгэл би үлдээл тэгсэн манай аав маань бас загчсэн юм аа. Миний бол хавх ахтагаал ойр байгаарай. Тэгэл хавхынхаа үгнээс гарч болохгүй шүү. Миний үг гэж загчсэн. Хүний төлөө хүн. Өөрсдөө хүүхдүүдийг улсын байгууллагаас ажиллуулдаг. Надаас хойш л нэг хүүхэд цэцэрлэгт нэг хүүхэд аргагүй багш учраас ажиллаж байна. Ингээд хүүхдүүдтэй анхаарал тавьдаг. Одоо өөрсдөө бор зүрхээр амьдарч байгаа ийм улсууд хүүхдүүд байгаа. Яг ажилласгалдаа манай хүүхдүүд. Тэгээд залхуу хүний хүүхдүүдээс ажилч явуулдаг үнийн ч байгаа. Бис гэр орны ажиллуулаас надад би нэг гэртээ ер нь мэдгүүтэй. Одоо ер нь одоо ажиллахад төрөд ажиллаж байгаа хүний ард тал сайн байх хэрэгтэй. Манай хатам ээж бол одоо битээс олон жил тугайсан. Тэр төмөрлөг түнл аймгийн захиргаанд ажиллаж байгаа. Одоо төлөө төлс ус цас тэр бүх юм би нэг багтаа бол хийдэг байсан. Тэгээд манай охины өгсөн бол одоо ерөөсөө намайг хоолнд тэр төлөө төлсөнд ойртуулдаг. Би энэ төлөөг одоо л хагаж үзэх гэж байна. Одоо хүүхдүүд гараад явцсан. 5 хүүхдмаа сайхан амьдарч байна одоо. Энэ манай том охин Нягтлангийн мэрэгжилтэй эрэгтэй уу маань автын инженер мэрэгжилтэй. Тэгээд одоо тэр нэгэн ч яг бас цэцэг яг нөхөртэйг сэлүүрийн ажил хийгээл гэр хийгээд тэгээ энэ охин маань тэгээд багш хийгээд одоо 20 гаруй жил ажиллаж байна багшаар. Уялдаа би нэг өнцөө хүүхэд өргөж авсан ээж мэт яав нас орсон тийм хүүхэд авсан одоо миний 5 дахь хүүхэд гэж явдгийг сургууль тоогооч хийж байгаа. Тэгээ манай хүүхдүүд бүгдээрөө л хүний зэрэгтэй л явж байна. Хүн чанарын хөвдөлийг сайн хүнтэй нээсэрхүү тэгээ хүн тус болохын төлөө байдаг юм да ер нь тэгэл. Хүний төлөө хүн. Сая энэ 2024 оны 23 оны хөдөлмөр бүтээлээрээ миний нэг төрсөн дуу улсын авраг сайлчин боллоо л да. Тэгсэн лавга дарга надаас асууж байгаа юм. Гэхдээ одоо Жамбал шарвын урт насан гэж танаа дүү мөн үү гэж. Одоо тэр 70 хэдэн онд ажиллаж исэн орон нутгийн иргэдийн мэл усыг хүртэр мартахгүй шүү дээ одоо. Тийм шүү дээ. Сайн санаж байна, сайн мэдэж байна. Тэрний хүүхэд, энэний хүүхэд гэдэг ингээд би баярлж л байлаа. Миний дүүг бас тодруулж асууж ягаад н ой ухаан энэ ажил хэрэгч чанар нь ер нь мундаг хүн шүү.
Одоо ядаж л хөдөө аж ахуйн гавьяа тавсан болов та мэдэж гин үү? Гэхдээ тийм ирээсээ мэдээгүй. Уг нь бол одоо аль цагт гавьяа одоо авах тийм ажлыг хийсэн хүн байхгүй. Уг нь бол Би гавьяат байтхаа одоо өөр хөдөлмөрийн баатар болчихор шахах юм бодсон байхгүй юу? Аль хэзээний гавьяат авсан болов гэж бодсон. Үгүй юм бэ? Энийг харин одоо энэ ярианыхаа далимд хоёулаа энэ бас яг өсөлт болгож энэ нэвтрүүлгийг үзэж суугаа манай энэ тэр засгийн удирдлагууд бас энэ хүмүүс өдөөжийн гавьяат гэдэг эрхэм хүнд талдраг өгчхөөс гэж би бодож байна. Энэ чинь одоо энэ олон жил нийгэмд ажил хийсэн хүний өр хүүхэд нь хань жил өр хүүхэд нь ах トゥ төрөл садна нутаг орн ёстой нутгийн дэнгэр нь баясна үстэй. Тэгэн штэ. Энэ сум орон нутгал аймагта хэд хэдэн удаа тэргүүн байр эзэлсэн. Хэвэл мэдээ яарч гарсан. За ингээд цаашдаа энэ хүнд тэр гавьяат гэдэг тэр эрхэм хүнд цолыг л одоо хүлээлгэх хэрэгтэй юм аа. Хүний төлөө хүн 96-аас 2000 оны үед цэцэрлэг сумын иргэдийн хурлын дараагаар сонгогдсон ажиллаж байх үеэсээ жаргал сумын шугрын лавга гэдэг энэ засаг дарга энэ эрхэм хүндтэй хүнийг таньдаг мэддэг болсон. Аймгийн гүйцэтгэх захиргаа, аймгийн засаг даргын тамгын газар, жаргалант сумын засаг даргаар 2 удаа улиран сонгогдсон. Үнэхээр хөдөлмөрч ийм мундаг хүн гэдгийг бол би аймаг орны удирдах байгаа хүний хувьд 20 гаруй жилийн өмнөөс таньдаг мэддэг болсон хүний хувьд лавга даргын тухай бол би дандаа хийсэн бүтээсийг бахархаж өр хүүхдүүдэд нь хамт ажиллаж байсан залуучуудад нь одоо ажиллаж байгаа үеийнх нь тухайн үеийн ажиллаж байсан цагаан нуур сумын одоо ажиллаж байгаа тамгын газар, жаргал сумын засаг даргын тамгын газрын хамт олонд үнэхээр бахархаж үлгэр дуурайл болох хүний нэгэ гэдэгт би бол эргэлздэггүй. Мөн одоо аймгийн засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчлэгээний албаны дарга гэж энэ ажлыг хийж явах хугацаанд аймгийн засаг даргын тамгын газрын материалын баазыг сайжруулах, тогтчуулах, бэхжүүлэх дээр бол онцгой үр гүйцэтгсэн ийм одоо шилдэг менежер, манлайлагч хүн гэдгийг би дахин давтаж хэлмээр байна. хамт ажиллаж хамт одоо явж усандаа бас өдөө хүртэл одоо энэ нэгт нөхөрлөж яваадаа бас баярлж явт юм аа. 37 жил төрийн ажилд нэр төртөө зүтгэж этвэх санаачлагтай ажилласан шугрын лавг нь Монгол Ардын намын 23, 24, 25 дугаар их хурал, Монголын анчтын нийгэмлэгийн 4, нэгдэлчдийн 4, морин спорт уяачдын 7 дугаар их хурлуудад төлөөлөгчөөр мөн сумын депутатаар 8, аймгийн депутатаар 4, ардын их хурлын депутатаар 1 удаа сонгогдсон нь олон түмний хүндэтгэлийг хүлээж төрийн дээд шагнал, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагнагдсан юм. Энэ бүх ажлын нэгдгээд аймаг орон нутг нь үнэлдэг байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр сумаа өөдөн татаж их өргөжүүлсэн ийм хүн. Хүмүүний нөхөн орчсонд хүний төлөө ажиллах сайхан. Адаглаад арга гэр үр хүүхдүүд нь миний тухай сайн сайхнаар дурсан санан шүү дээ гэж хэлэх шугрын лавга шин соргог ажил сэдэн хөдөөгийн хөгжлийн төлөө хийсээр бүтээсээр өчүүхэнч чөлөө завгүй.